Өглөөний мэнд хүргэе. За өдрөөр хэрэгжүүлэх сурамжууд номынхон 9 сарын 27 оны хэсгийг та бүхэнд уншиж өгье. За өнөөдрийн ишлэл номын 21:8 гардаг. Харин хулчгаар итгэлгүй, жигшүүрт, алуурчд, завхаарагчд, мэрэгчд, шүтээнд мөрөгчд болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр галаар шатаж буй нуур юм гэв. Аймхай хулчгаар итгэлгүй хүмүүсийг муу нүгэлтнүүдтэй адил үзэж ижилхэн мөнхийн шийтгэл оногдуулна гэж бичсэнийг уншаад олон хүн гайхаж магадгүй. Дээрээс нь хулчгаар гэснийг чагсаалтын хамгийн ихэнд оруулсан бүр чачирхалтай санагдах байх. Хүн бүрийг үүнд хамаатуулах нь буруу. Зөвхөн найз нөхдийнхөө хэлэх үгнээс айж бусдаас ирэх хандлагаас эмээсэнтэй Эзэн Есүсийг хүлээн авахаас айсан хүмүүсийг гинт хэлж байгаа юм. Бурхан ийм аймхай занг шалтак гэж үзэхгүй. Энэ төрлийн аймхай зан нь яллагдах зохистой нүгэл гэж тэр харна. Түүнээс гадна итгэлгүй хүмүүсийг жагсаалтын 2 дугаарт оруулсныг нухацтай бодож үзэх хэрэгтэй. Би итгэж чаддаггүй. Би итгэмээр л байна гэж хүмүүсийн хэлхийг та сонсч байсан байх. Гэхдээ эдгээр нь үнэн сэтгэлийн үг биш. Аврагч эзэн итгэх боломжгүй нөхцөл байдал гэж байдаггүй. Асуудал нь хүний ухаанд биш, хүсэлд оршдог. Үл итгэгчд нь эзэн Есүст итгэхийг хүсдэггүй. Өөрийнх нь цаг үед амьдарч байсан үл итгэгч юудэчүүдэд эзэн Есүс та нар амьтаа болохын тулд над дээр ирэхийг хүсдэггүй гэж Иохан номын 5:40 хэлсэн. Хулчгаар итгэлгүй хүмүүсийн ихэнх нь өөрсдийгөө соёлтой, даруухан, ёс суртахуунтай хүмүүс гэж боддог. Алуурчд, завхаарагчд, мэрэгчд, шүтээнд мөрөгчд, худалчудаас өөрсдийгөө ялгаатай гэж эндүрдэг. Гэвч бодит үнэн гэвэл тэд энэ хүмүүсийн хамт мөнхийн шийтгэлийг хүртэнэ. Яагад гэвэл тэд аврагдахын тулд Христ дээр ирээгүй юм. Тэдний шийтгэл нь 2 дахь үхэл буюу хүхэр галаар шатаж буй нуур юм. Энэ бол тэдэнд ногдох эцсийн ял шийтгэл. Там байхгүй мөнх шийтгэл гэж үгүй хэмээн хүмүүс хэлж болох ч Библи үүнийг товд тодорхой хэлсэн. Христгүй амьдралын төгсгөлд там байгаа. Үнэхээр харамсалтай нь гэвэл хулчгаар итгэлгүй хийгээд дээрх ишлэлд жагсаагдсан бүх хүн галтнуурд хаягдана. Галтнуур руу явахгүй ч байх боломжтой. Зөвхөн хулчгаар зан эргэлзээ хийгээд бусад нүглүүдийг гимшиж эгэл жирийн итгэлээр эзэн Есүс рүү эргвэл тэд уучлалыг олж цагаатаж мөнхийн улсад орно. Амен. За өнөөдрийнхөө хэсгийг сонсонд та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн ажил хичээлд амжилт хүсье. Баярлалаа.